Өнгөрсөн оны 11 сарын сүүл 12 сарын ихээр Монгол Улсын засгийн газраас буюу ерөнхий сайдаас анх шүүлүүлсэн Монголын баялгаас хэдэн их наядаар нь хулгай хийсэн монголчуудын хөгжлийг хэдэн 10 жилээр нь одоо хойш нь татсан нөгөө нүүрсний хулгай асуудал яагаад чимээгүй болчихвоо. Ингээд одоо мартагдаад өнгөрнө гэж юу. Ер нь бол нэг сэдвийг нөгөө сэдвээр дарддаг одоо хар технологи Монголд бол газар авсан. Зүгээр миний харж байгаагаар нүүрсний хулгай асуудлыг койны асуудлаар одоо дарах гэдэг юм болов уу гэсэн одоо хардлага төрж байна. Зүгээр харьцуулаад үзэх юм бол койны талаар нэг 2-3 өдөөс яваад л холбогдох хүмүүсийн барьж хориол. Гэтэл нүүрсний талаар өчнөө сарл одоо ярьлаа хэллээ шүү дээ. Гэхдээ яагаад хүмүүсийн барьж хорохгүй байгаа? Яагаад хариуцлага хүлээхгүй байгаа? Нөгөө хууль эрх зүйн хувьд авилга хяалах хуулийн гэмтэгтэй тэмцэх. Тэгээ энэ засгийн газрын бодлого яаж явж байна? Өөрөөр хэлбэл өмнө гарсан хулгайтай тэмцэх бодлого энд байхгүй болчлоо гэж би харж байна. Зүгээр энэ цаг мөчөөс хойш хулгай хийвэл ялын бодлогыг чангаруулсан шүү л гэж хэлсэн. Гэтэл ягаад өмнө гарсан хулгай асуудал энд ярихдаггүй байна, шалгахдаггүй байна. Ягаад энэ асуудал одоо шийдэгдэхгүй өнөг хүрвэ? Монголчууд авилга хяалах хуулийн гэмтэгтэй тэмцэж ирсэн эргүү хэрэгцэн түүхэн уламжлалтай алдсан ба шүү дээ. Бүр хүннүгөө юус ахуулаад их засаг хуулиас ахуулаад за тэгэл Монголын нууц товчоо за тэгэл улаан хацалт хуурхайн урд за тэгээд наашлах юм бол Богдхан төвийн шүүх цаазын бичиг за 1926 онд анх батлагдсан эргүү хуулиас ахуулаад 34 42 60 оны тэгэл одоо 80 одоо 4 оны эргүү хууль гэж бүх цаг үед мөрдөжсэн тэр эргүү хуулиудад хэл ахуулын гэмтэгтээ явуулж ирсэн тэмцлийг бол их нарийн одоо зааж өгсөн. За ял шитгэлийг бол хатуу байхаар бол хуульчилж өгчээсэн. Гэтэл энэ цаг үед бол харамсалтай энэ зүйлүүд би байхгүй боллоо гэж би харж байна. Зарим их зүйн зохицуулт нь учрал дутагдaltaй болсон. Өнөөдөр хэл ахуул өгөх авах зууршлагын 3 үйлдэл байгаа. Гэтэл зууршлах үйлдэл нь байхгүй болцсон. Тэгэхээр энэ үйлдэл байсан уу? Байсан. Байгаа юу? Байгаа. Яагаад энэ үйлдэлийг байхгүй болов? Ямар сонирхол хүнд бай? Ингээл одоо бас ярих л асуудал. Өмнө нь одоогоос 70 80 90 жилийн өмнө зохицуулж исэн тэр их зүйн зохицуултын одоо зохицуулт өнөөдөр байхгүй болцсон байна шүү дээ. Энэ санаатай үйлдэл эсвэл санамсаргүй үйлдэл. Би энийг бол улс төрчдийн хийж байгаа одоо санаатай үйлдэл гэж харж байгаа. Та бүхэн санджил авал хэдхэн жилийн өмнө эрүүгийн хууль батлахдаа авилга албан тушаалын зарим зүйл заалтыг санаатаар мартчихлээсэн. Хичнээн 100 гэмтрэг биш болж хичнээн 100 албан тушаалтангууд одоо ялзамгүй үлдэж хичнээн 100 тэрбумаар тоологдох одоо хохирол биш болсныг бид нар санджил байгаа. Нүүрсний хулгай бас л яг л энэний араас би орж ийн гэж харж байна. Зөвхөн нэг компани байгуулсан оптик гэрээний улмаас Монгол улсад очуулсан хохирол нь өчнөө тэрбумаар яригдах доллар гэд тогтоогчод байна шүү дээ. Ягаад энэ гэрийг одоо хүчингүй болохгүй байгаа юм? Өнөөдөр ил болголоо гэсэн болохоос хүчингүй болохгүй шүү дээ. Энэ ямар архир шиг яваад байна. Үнийг л одоо бид нар төлөвцөөс шаардмаар байна.